Биеийн тамир спорт цогцлборт өсвөрийн охид хөвгүүдийн дунд зохион байгуулагдсан бүсийн жудо бүхийн Байкал Open тэмцээн өндөрлөлөө. Арга хэмжээ түүхэнтэй байгаагүй олон оролцогч цуглуулжээ. Арав ба түүнээс дээш насны 750 гаруй жудо бүх татамид гарч барилдлаа. Энэ жил тэмцээн шинэ хэлбэрээр зохион байгуулагджээ. Байкал Open тэмцээнийг бүсээр ангилж явуулсан. Өөрөөр хэлбэл шатлалтай. Анхштай тамирчид мэрэгжлийн түвшнийхэн ч оролцсон. Хоёрдугаар тамирчдыг жижиг бүлгүүдэд хувааж бүгдийг нь шагнадаг. Эрх хүмүүж Монголын тамирчдыг ч үрсэн. Мөн үр байгалийн хязгаар Красноярскийн хязгаараас ирэх ёстой байсан ч бүгд ирж чадаагүй. Гэсэн ч оролцогчдын тоо хангалттай байлаа. Бурят улсын жудо бүхийн холбоо өнөөдрийн байдлаар тойрогтой амжилтаараа тэргүүлэгч байр суурь эзэлж байна. Тус баг алс орнуудын хэмжээнд тэргүүн байраа баттай хадгалж бэлтгэлийн өндөр түвшинг харуулсан. Бусад холбооны тойргуудын төлөөлөлтөд амжилттай өрсөлдөж байна. Өрсөлдөгчд хүчтэй байсан. Ялахын тулд маш их бэлтгэл хэрэгтэй гэж би өөрөө боддог. Мөн жаахан Аз таарлаа. Тэмцээн маш сайн зохион байгуулагдсан. Зочин тамирчид сайн барилдлаа. Ер нь бүх зүйл маш сайхан боллоо. Энэхүү тэмцээн ирээдүйн аваргуудыг бэлтгэх чухал шат боллоо. Ирэх жил дараагийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд бүрч өргөн хүрээтэй арга хэмжээ болох төлөвтэй байна. Харин 7 хоногийн дараа жудо бүхчүүд бүсийн тулааны спортын Патриот төвд болох алс орнуудын холбооны тойргийн аврах шалгаруулах тэмцээн насны ангиллалын анх дугаар тэмцээнд оролцсноо. В 2026 онд Бурят улсад барилга угсралтын нүсэр ажлууд үргэлжилж, шинэ төслүүд ч шаваад тавиад байна. Тухайлбал үндэсний музей Байкал театрын барилгуудыг ашиглалтад оруулахар төлөвлөсөн ч эдгээр нь төслүүдийн зөвхөн нэг хэсэг юм аа. В этом году возьмем... Энэ жил бид Дэд Березовкад протезийн модуль төв, төрийн тусламжийн эмнэлгийн модуль корпус, Жердево гудамж дахь 3 дугаар поликлиникийн модуль корпус, Улаауд дахь Журавушка асрамжийн газрын шинэ корпус, мөн Хяах хотын хүүхдийн урлагийн сургуулийн барилгын ажлыг эхлүүлнэ. Также планируется... Түүнчлэн Байкал их дээд сургуулиудын хамтарсан кампус барих зорилттой хиймэл газар байгуулах, хатуу ахуйн хог эдлийг байрлуулах орчин үеийн полигонуудыг Турунтаева тосхон болон Селенгинск суурьнд байгуулахаар төлөвлөж байна. В 2026 2026 онд урд нь эхлүүлсэн дараах төслүүдийг бүрэн дуусгаж ашиглалтад оруулна. Улаауд хотод 760 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, Оймур, Сосново, Озерская тосготын сургууль, Гурумкан тосгонд шинэ хэлбэрийн эмнэлэг, Закамискийн дүүргийн Баянгол тосгонд нийгмийн үйлчилгээний зохисбарын дотуур байр, бүтээлч үйлдвэрлэлийн төв, Улаауд дахь үндэсний музей, Үлгэр хүүхэлдэйн театр болон Байкал театрын соёлын төвийг барина. кукольный центр Байкал. План строительства объектов... Бурят улсад баригдах объектуудын төлөвлөгөө цаашид ч нэмэгдэнэ. Бүгд найрамдах улсад амьдралын дэд бүтэц, үндэсний төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, орон сууц барих, хашаа болон олон нийтийн орон зайг тохижуулах, инженерийн шугам сүлжээг шинжлэх болон гүүр замуудыг шинээр барина. Слепнев, новости дня. Крестный ход под Загалман нислэлийн жагсаал, хонхны дуу ихшгэлгийн зэрэгцээ, санваартнууд, сүсэгтнүүд Йордан руу чиглэн алхана. Энд уламжлал ёсоор ус адислах ёслол үлдэгддэг. освящения воды. Өнөөдөр бид сайн сайхны төлөө залбирлаа. Бурхны ивэл хүн бүхний төлөө залбирсан юм. Амьдралд маань элбэг дэлбэг байдал залрахыг, инх тайван хүмүүсийн дунд баяр баясгал оршихыг хүслээ. Бид бие биенээ ойлгож таньж мэдэрч чаддаг байхыг залбирсан. Үүнд л хүний хамтын нийгэм оршдог юм. Жохом минь өдөр ус онцгой шин чанартай болдог гэж үздэг. Залбирлын дараа хүссэн хүн бүр альслагдсан купелд шумбах боломжтой. Өнөөдөр загалмайн усанд шумбах ёслол онцгой хүнд нөхцөл болж байна. Өглөө хотын захад хасах 40 хэмээх хүтэн байлаа. Гэсэн ч ийм цагаагаар эрхүүгийнхнийг Йорданд ирэхээс зогсоож чадсангүй. Зарим нь сэтгэлийн ариуслыг ирж, зарим нь өөрийгөө сорихоор иржээ. Хүүтнийг үл харгалзан купелийн дэргэд анх удаа шумбахаар бэлтгэж байгаа хүмүүс ч байна. Мөн жил бүр тогтмол ирдэг сүсэгнүүд ч бий. Мэдрэмж ямар байна? Хэлхий аргагүй. Анх удаа шумбаж байна уу? Үгүй 5-6 жил болж байна.
Цаг агаар ямар байна? Өглөө хасах төч байсан шүү дээ. Чем холоднее, тем, наверное, Хүйтэн байх тусмаа усанд орох нь амар юм уу да? Хүйтэн байна. Йорданы дэргэд аврагчид эмчнэр жижүүрлэж байна. Усанд байх хугацааг хязгаарласан бөгөөд өнөөдөр оролцогчдын аюулгүй байдал нэн түрүүнд тавигджээ. у нас сегодня работает. Өнөөдөр энд Эрхүү хотод манай байгууллага 25 сайн дурынхан ажиллаж байна. 111-62 дугаар отряд мөн Зима, Усть-Кут хотуудад ажиллаж байгаа. Усан чумбагчдад туслалж, купелд орохтон дэмжин, хасах 40 хэмээх хүйтэн жинхэнэ Сибирь хүн гэдгээ мэдрэхтэн туслаж хамт байж байна. 40-градусные морозы. Түүнчлэн Пренгарын захирагч Игорь Кобзев, Эрхүү Ангарскийн митрополит Максимилиантай хамт аврагчийн сүмд орж лаасаалаа. Энэ нь үнэн алдартны баярын өдрүүдэд тогтсон сайхан уламжлал болжээ. Я сегодня хотел Өнөөдөр манай бүс нутгийн бүх оршин суугчдад үнэн алдартны баяр, их эзний загалмайн баярын мэнд хүрэхийг хүслээ. Эдгээр сүнслэг уламжлал, түүх, соёл нь бидэнд өөрсдийнхөө өмнө нийгэм, төрийн өмнө тавьсан аливаа асуудлыг даван туулах, шийдвэрлэх суурь болдог гэдэгт итгэлтэй байна. Энэ бол бид бүхний хувьд онцгой ач холбогдолтой ёс заншил юм а. Это тоже знаменательно для всех нас. Тем временем крещенские Загалмайн усанд шумбах ёслол шүн дунд хүртэл үргэлжлэнэ. Йорданууд, Актемч, Образцовын гудамж 1 болон Полярная гудамж 98 хаягт мөн ажиллаж байна. Бүх сүм хийдээс ажиглагдсан ус авах боломжтой. Артур Рощупкин специально для программы «Новости». Крещайся тебе, Господи, троическое вися поклонение. На термометре почти Термометр бараг хасах 30 хэм зааж час хийсэн хүүтэн салхитай байна. Гэсэн ч оройн 6 цаг гэхэд кинон голын эрэг дээр оршин суугчид олноороо цугларчээ. 2 купелийг ажиллаж мөсөн дээр майхан босгон хээрийн галтоогоо ажиллаж байна. твоя кухня. Усанд төрүүлж туршлагатай чирэг эрс орж байна. Тэдний хувьд хүүтэн жавар, мөстэй ус бол энгийн л зүйл. Би бол жинхэнэ морж чирэгжээ дутаж байна. 2017 оноос хойш Читагийн шарг халаадууд чирэгжүүлэлтийн клубыг төлөөлж явна. Энд родник клубын хүрээнд усанд орж байна. Миний хувьд энэ бол нэг ёсны заншил. Би ер нь хүүтэн усанд дуртай хүн л дээ. Чирэгжүүлэлтийн клубийнхнээс залуу үеийнхэн ч дутахгүй үлгэр жишээ авч байна. Жил болгон шумбдаг штэ. Ганц 2 жил бишээ удаж байна. Төхөртөөгөө хамт шүү. Ястой сайхан сэтгэл сэргээд л явчихдаг юм. Чувство хорошее. Я много лет купаюсь. Би чирэгжээ дутаж байна уу? Миний хувьд 18-ны өдөр ирж усанд орох нь уламжлал болсон. Эрүүл мэндийнхээ төлөө юм шүү дээ. Ус ариус жимжилгээний болдог учраас хүн бүрийг орооч гэж уриалмаар байна. Были на Чите Читагийн нуур дээр анх удаа ийм зөрөгтэй алхам хийхээр шийдсэн хүмүүс ч байлаа. Первый раз. Анх удаа янцтай орлож үзэхээр шийдэх гэж бодлаа. Таалагдсан шүү. Хүүтэн болохоор жаахан эвгүй юм аа. Непривычно то, что холодно. Евгений Забайкалд амралтаараа ирээд Читагийн купелд заавал усанд орох боломжийг алдалгүй ашиглажээ. Би ажиллагдсан хөө. Уламжлал юм шүү дээ. Ээлжийн амралтаараа явж байгаа юм. Төрсөн нутагтаа ирээд төрөлх усандаа шумбаж чадсандаа үнэхээр баяртай байна. Сайхан байна. 1-р сарын 18-19-нд Забайкалд нийт 18 купел нэгдэж хүссэн хүмүүр загалмайн ариун ёслолд оролцох боломжтой байлаа. мог прикоснуться к таинству крещения. Триумф зохицлбарын танхимд зүүн хатгах зайгүй олноороо цугларчээ. Хаа сайгүй залуу ухаантнуудын ирч хүч мэдрэгдэж байна. Төсөл бүр олон өдрийн ууггүй хөдөлмөрийн үр шим юм. Агуулгын хувьд зохиогч юуг хэлхийг зорьсон бэ гэх уран зохиолын судалгаанаас эхлээд түгээгч автомат бүтээх хүртэл ёстол хэн бүхэн чадах бүхнээ хийжээ. Энэ жил уг чухал арга хэмжээ түүхэн агаа тэмдэглэж байна. Уралдаан 30 дахь удаага зохион байгуулагдаж байгаа юм. Бүгд найрамдах улсын бүс нутгаас 5-аас 11-р ангийн 1500 гаруй сурагч шилдгийн шилдэг болохын төлөө өрсөлдлөө. Танхимын болон онлайн форматыг услуулснаар шинэ дэд сэхцүүд бий болох боломж нэгддэг. Харин шинэ дэд сэхцүүд гэдэг нь тодорхой сорилтын дагуу болгон төрж буй судалгааны төслийн хэлбэр юм а. Төсөл бүр сурагч болон түүний эрдэм шинжилгээний удирдагчийн хамтын хөдөлмөрийн үр дүн. Төслийн ажлуудыг жилийн турш хийдэг хүүхдүүд болон шүүгчийн бүрэлдэхүүн бие биенийхээ бүтээлтэй танилцаж судалгааг харьцуулан үзнэ.
Ийм том арга хэмжээнд олонний анхаарлыг татахын тулд дууч ашиглагдана. Миний гарт гар хийцийн Stratocastер маягийн зэмсэг байна. За дуу гаргаад жаахан тоглоод үзье. Ингээд л болоо. Өөрөө гитар өгсөрсөн Александр Ефремов дөнгөж 14 настай. Техникийн лиценз сурагч Эндслөө Фрайдийн хуулиас урам авч жил хагас нухаж босгожээ. Соронз байна. Зис оромог байна. Яаж ажилтгийг нь мэдхүү. Энд соронзоо орон бий. Энэ чижиргээ үүснэ. Утас татхад дохио өсгөгч рүү дамжина. Энэ улаанаар тэмдэглэгдсэн нь өөрөө дохио. Гитарын схемд 2 хамбакер, 2 потенциометр, 1 шилжүүлэгч конденсатор, оролтын үүр бий. Энгийн зүйлс юр бүсийг олж гарах судлаачдын үе үеийн энгийн нууц юм. Өнөөдөр нарийн шинжлэх ухаан төдийгүй геополитикийн нөхцөл байдалч уран зориг өгч байна. Манай Удаах Баатарч адилхан Александр нэртэйч Уст Алданскаас иржээ. Тэрээр бүс нутгийн төдийгүй олон улсын хэмжээний улс төрийн зүтгэлтнүүдийг сонирхон судалдаг гэв. Жишээ нь Барак Обама, Дональд Трамп хоёр их сэтгэлийн хөдлөлттэй. Харин бид якутууд 50 хүмүүсээ. Та өөрөө ямар дохио зангаа ашигладаг вэ? Би хөвчлэн шпил маягийн зангаа бас гараа уруулжилж их хвшлийн инээмсэглэдэг. 30 дахь удаага болж байгаа энэхүү баг хурлын дэлхийг судалгаагаараа өөрчлөхөд бэлэн залууст боломж олгож байна. Нарийн шинжлэх ухаанаас хүмүүнлэгийн салбар хүртэл оролцогчид мэдлэгийн гүн гүнзгийд төвшнээс гадна шинжлэх ухааны олон улсын хилийг эзэмшснээ харууллаа. Магадгүй тэдний өнөөдрийн нээлтүүд маргааш томоохон шинжлэх ухааны ололтын суурь болох ч юм лөө. Надежда Саханская, Нургун Старостин, Якутск. Одоогоор Шижжийн хотод нэмэх 22 хэмээн дулаан багаж хятадын өмнөд хэсгийн хотын оршин суугчид зочдод сноуборд ургуулгахад саад болж чадсангүй. Дэлхийн хамгийн том цанын битүү цогцлбор болох Quanhai Haopa Show World талбайн хэмжээгээр 11 хөл бөмбөгийн талбайтай дүүцэн. Өнгөрсөн оны 9-р сард нэгдснээс хойш сая давсан зочин хүлээн авсан бөгөөд тэдний 3-ны 1 нь хятадын Синганаас иржээ. Бид машинаараа ирсэн. Өглөөс хойш энд ойролцоогоор 6 цаг боллоо. Үнэхээр том цогцлбор байна. Энд харин салхихгүй юм. Энгийн битүү цанын бааз дээр салхинаас болж шилгүү бол гулгахын аргагүй байдаг. Энд тэр нь гангараа юм уу хайшаа юм. Зохицолбор доторх агаарын хэм хасах 6, гулгах өөр төвшний 5 трасс зочдод нээлттэй. Хамгийн урт нь 463 м, өндрийн зөрүү 83 м, 25 давхар барилгын өндөртөө дүүцсэн гэв. Төслийн хамгийн төвөгтэй хэсэг нь богино хугацаанд 40 мянган тонн ган хийцийг ухсрах байсан юм. Бид асар том нуман каркасуудыг ердөө 6 сарын дотор барьж босгосон. Дулаан уурамсгалтай бүсэд цанын баазыг хэрчим хүч хэрэглэдгийг харгалзан дээвэр дээр нарны хавтан суйрлуулсан. Эдгээр нь жилд ойролцоогоор 6 сая киловатт цаг цахилгаан үйлдвэрлэж 4,000 орчим айл өрхийг хангах чадaltaй. Амралтын өдрүүдэд шинэ цанын зохицолбороор өдөрт 10,000 хүртэл хүн үйлчлүүлдэг. Орох тасалбарын үн 29 Америк доллароос эхэлнэ. Энд хэрэглээний олон төрлийн сонголт бий. Зочид тасалбараас гадна тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, хоол хүнс худалдаа авч болно. Мөн сургалт бэлтгэлийн хөтөлбөрүүдийг санал болгож байна. Хөрш Чууха хотоос гаралтай Хуафа хөгжлийн компани төслийн ажилд 4 тэрбум орчим Америк долларын хөрөнгө оруулжээ. Цогцлборт олон улсын цаны тэмцээнийг жилийн турш зохион байгуулах гэрчлэгээ олгосон ч барилгын ажил бүрэн дуусаагүй байна. Төслийн дагуу үндсэн барилгын дор зочид буудлууд, хадан таврах танхим, усан чумбах бүс баригдаж, Цинхай засан ертөнцийг бүс нутгийн соёл, аялал жуулчлалын онцлог цэг болгохоор төлөвлөжээ. Тэнгисийн ёроолд 1500 метрийн гүнд олон зууны турш нууцаа хадгалан хөлөг онгоцууд амар тайван нойрсож байв. Харин одоо тэр нууц нэгэнд тайлагдлаа. Гүн рүү аялсан нь үзэгслэн бол зүгээр нэг дэлгэн үзүүлэх үзэгслэн бус жинхэнэ утгаараа гүний шумбалт юм. Тус үзэгслэн үзэгчдийг эртний худалдааны домгуудыг амьлуулахын тулд 100 жил усны гүн рүү нэвтрэн аялуулах болно. Гэвч давстай усанд удаан хугацаанд байсны улмаас эд үлгийн зүйл бүр далайн давсаар нэвт шингэсэн байна. Яг энэ
энэ асуудал нь далайн ёроолоос үзэсгэлэнгийн танхим хүртэлх үнэт олдууруудын энэхүү сүрлэг аяллалын дараагийн үе шатыг авран хамгаалах, хадгалан хамгаалах үе шатыг тодорхойлжээ. Энэ бол зөвхөн олдуурын тухай түүх биш, харин тэднийг хадгалж үлдэхийн төлөөх тэмцлийн түүх юм. Давс байнга талсчиж уусахтаа гэмтэл учруулдаг. Давсгүй жүүлэх нь маш чухал. Энэ бол эхний алхам бөгөөд лабораторид өдөр бүр хяналт тавьж усыг сольсноор олон жил үргэлжилж болдог үйл явц юм. Үүний дараа хадгалалт сэргээн засварын мэрэгжилтнүүд хөвөн тампоноор үе шаттайгаар хуримтлагдсан тунцыг цэвэрлэж хэврэг паланг бэхжүүлдэг. Одоо галерейн эд үлгийн үе зүрх бүрийг уур амьсгалын хяналтын системүүд тасралтгүй хянаж, эмзэг үнэт зүйлсийн аюулгүй байдлыг хангаж байна. Гэвч хадгалалт гэдэг нь зүгээр л эд зүйлийг анхны байдалд нь оруулах биш юм. Энэ бол цаашдын түүхийн явцыг тодорхойлох шинжлэх ухааны үйл явц юм аа. Энэ савыг уснаас хэсэг хэсгээр нь гарган авсан. Зүгээр л буцааж наахын оронд бид үүнийг ийм байдлаар нь хадгалсан. Ингэснээр үзэгчид дотоод бүтцийг нь шууд харж хэрхэн хийснийг нь илүү сайн ойлгох боломжтой. Сэргээн засварлах арга барил нь үзэсгэлэн юу харуулахыг зорж байгаагаас буюу үзүүрийн анхны гоо сайхныг сэргээх үү, эсвэл тухайн үеийн нэгэн хэсэг цаашдын судалгаанд зориулсан түүхэн баримт болгон хадгалах уу гэдгээс шалтгаалдаг. Энэхүү үзэсгэлэн нь Тэнгисийн ёроолоос музейн галерей хүртэл орчин үеийн технологийн ачаар боломжтой болсон цаг хугацааны аялал юм. Эдгээр олдууруудын цаана Эрдэнэ ертөнц хорвоогийн түүх бий. Өнөөдөр тэр түүхийг эрдэмтэд технологиуд хэсэг хэсгээр нь бидэнд буцаан амьлуулж байна.